талархъя. Эзэн минь орчуулж байгаа миний дээр таны ариун сүнсний мэрэгэн ухаан мэдлэг үгийн хүч чадал дүүрэн байж энэ цагт эзэн таны үгийг ойлгон орчуулан дамжуулахад өдөртөн туслаач аврагч эзэн Есүсийн нэрээр талархан залбирч байна. Аамен. Өнөөдөр 1-р хаад 12 дугаар бүлгийг уншина. 12 дугаар бүлэг. Хойдолгууд салан тусгаарлав. Ингээд хамт Израиль бүгдээ Рехобамыг хаан болох гэж Шихемд цугларсан учраас Рехобам тэнд очжээ. Небатын хүү Робам үгийг сонсоод Египтээс буцаж ирв. Тэр Соломон хаанаас зогтон гараад Египтэд амьдарч байжээ. Тэгээд тэд хүмүүс ирж Робамыг дуудуулан тэр Израилийн бүх чуулгантай хамт Рехобамд бараалхтаа. Эцэг тань бидний бүлгийг хүнд болгожээ. Тэгэхээр одоо бидний дээр турсан эцгийн нэх аль болон хүнд бүлгийг хөнгөж өгөөч. Тэгвэл бид танд үйлчлэе. Рехобам тэнд 3 өдөр яцгаа. Дараа нь руу дахин ирэхтэн. Гэж тушаа. Ингээд ардтун яцгаа. Энийг эцэг Соломоныхын өмнө зогсдог байсан бүлтэй Рехобам хаан зөвлөлтөв. Энэ ардтунд ямар хариу өгөх юм та нар зөвлөх гэж асуув. Тэд Рехобамтай ярилцаж. Энэ өнөөдөр энэ ардтны зарц болж тэдэнд үйлчилж тэдэнд хариултаа ийгдэг үгсийг хэлбэл тэд үүд таны зарц болох юм гэж зөвлөв. Ингээд түндсэн ахмадуудын зөвлөгөөг тэр үл хайхан өөртөө хавдсан өөртөө шатлаж ирсэн залуустай зөвлөлтөв. Тэр тэдэнд бидний дээр турсан эцгийн буудыг хөнгөж өгөөч гэж хэлж буй энэ ардтунд ямар хариу өгөх юм та нар надад зөвлөх гэв. Түүний хавдсан залуус түнд эцэг тань бидний буудыг хөнгөж болгосон. Харин та үнийг хөнгөж өгөх гэж чамд хандаж буй энэ ардтунд хариултаа. Миний чигчиг рүү эцэг минь ууцнуунаас ч бүдүү. Миний эцэг танарт хүнд буудал өгсөн бол би түүнийг чинь илүү хүнд болгоно. Эцэг минь танарыг ташуураар сэлгэж байсан бол би танарыг хилэнц тохойгоор сэлгэж болно гэж хэлээрэй. Хаан гурван над руу буцаж ирж тушаасны дагуу Робамба бүх ардтун гурван Рехобамд бараалхав. Тэгээд ахмадуудын өөртөө өгсөн зөвлөгөөг хаан үл хайхан ардтунд хатуу ширүүнээр хариуллаа. Тэр залуусын зөвсний дагуу тэдэнд миний эцэг буудалыг чинь хүнд болгосон бол би илүү хүнд болгох болно. Эцэг минь танарыг ташуураар сэлгэж байсан бол би танарыг хилэнц тохойгоор сэлгэж болно гэж хэлв. Энэ хаан ардтуныг сонссонгүй. Учир нь эзэн Шилогийн хүн ахигаар дамжуулан Небатын хүү Робам хэлсэнгүй биелэхийн тулд бүх зүйлийг ийм эргүүлсэн. Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг Израильчууд бүгд хараад ардтун хаан хэлв. Давидын дотор бидэнд ямар хот байна вэ? Есүсээс залгамжлан авахгүй бидэнд байхгүй. Израиль өөрсдийн байх руугаа буцгаа. Давид одоо чи өөрийнхөө хэрэглэг харж ханд гэжээ. Ингээд Израильчууд өөрсдийн байх руу буццгоо. Гэвч Юдагийн хотод амьдарч байсан Израилийн хүмүүс Рехобамын захиргаанд ор үлджээ. Рехобам хаан албадлын ажил харгалзагч Адорамыг илгээсэн боловч бүх Израильчууд түнд чулуу шидлэн алжээ. Рехобам хаан Иерусалимын улсаар шалхан тэрэн байсан. Израильчууд энэ хүртэл Давидын гэрэнхэнтэй тэрсэлсээр байгаа юм. Робам Израилийг хаанчлав. Робамын дэргэжсэнийг хамт Израиль сонсоод хүмүүлэн түүнийг хотолтонд дуудаж бүх Израилийн захирах хаан болгов. Давидын гэрэнхнийг Юдагаас хинч тагсангүй. Ингээд Рехобам Иерусалим дэрж Соломоны хүү Рехобамын хаанчлалыг дахин сэргээхийн тулд Израилийн гэрийн зэрэгтэй бүх Юдагийн гэрэнхийг Биньяминогийн хүн буюу 180 мянган шилдэг дайчдыг цуглуулав. Гэвч Бурхны хүн Шимаяд ирж чи Юдагийн хаан Соломоны хүү Рехобам бол Юдава Биньямины бүх гэрэнхэнд мөн үлдсэн хүмүүс хандан. Та нар өөрсдийн төрөсөд болох Израилийн хүмүүсийн эсрэг болсон дайч болохгүй. Энэ зүйл надаас ирсэн учраас хүн өөрсдийн гэртээ архитун гэж эзэн айлгаж байна гэж хэлв. Тэгээд эзний сонсоод эзний дагуу гэртээ харцгаав. Робамын алтан тулуун. Робам Ибраний улханд Шихемийг босгон байж тэнд амьдсан юм. Тэндээс тэрээр нүү Пинуилийг босгон байв. Робам сэтгэлдээ одоо хаанчлал Давидын гэрэнхэнд дахин очих. Хэрвээ энэ хүмүүс Иерусалим дах эзний өргөнд өргөлөхгүй юм бол тэдний зүрх сэтгэл өөрсдийн эзэн буюу Юдагийн хаан Рехобам руу иргэн тэд хагалаад Юдагийн хаан Рехобамд буцаж очно гэж бодов. Хаан зөвлөлтөд хоёр алтан тулуун бүтээлээ. Тэр ардтан бий. Иерусалим руу явах танарт хэд хол юм. Израиль та нарыг Египт газраас гаргасан бохта харагтун гэв. Тэр нэгний бидэд байлуулсан танд ардтун түнх мөркөр таны хүртэл явж байсан тул энэ явдлын нүгэл болов. Робам бас мөрлийн бүлгүүдэд шүтэн босгож Левийн хүүгүүд янз бүрийн өөр хүмүүсийг дахиж нар болгожээ. Ийм тахилдаг баяр тааж баярыг Робам 8 дугаар сарын 15-ны өдөр болж дахин ширэндээ очдог байв. Тэр бидэлж хүнтэй зөвлөж өөрийн хийсэн тулдаа дахиж байлаа. Мөн тэр өөрийн бий болсон мөрлийн бүлгүүдийн дахиж нарыг бидэлж төвлөв. Хаан өөрийн дураар зохион тулсан 8 дугаар сарын 15-ны өдөр бидэлж боссон дахин ширэндээ очив. Тэр Израилийн хүүгүүдэд зориулж баяр зохион байгуулж дахин ширэндээ уцаг өргөхөөр гарчээ. 13 산에 올라가되 그들에서 그와 같이 행하여 그 만든 성화들에게 제사를 드렸으며 그 지은 성당의 제사장은 그들의 제사였다. 그가 자기 마음대로 정한 날 곧 8월 15일로 이스라엘 자손을 위하여 절기를 정하고 그들의 쌓은 산에 올라가서 분양하였다. 아멘. Өнөөдөр 1-р хад 12 дугаар бүлгийг бид нар уншлаа. Израилийн хаанчлал хоёр хуваагдаж байна. Тэр шалтгаан нь Соломон хаан Бурхны өмнө бүрэн төгс үйлчилж чадаагүйсээ болоод Соломон хаанаар дамжуулаад эхнэрүүд маш олон эхнэр авсан. Тэгээд тэр харь үндэсний эмэгтэйчүүдийг авсан.
тэр эмэгтэйчүүдээс суусан учраас тэр эмэгтэйчүүд өөрсдийн бурхан хурам шүтөөнүүдийг авчирсан. Тэгэхээр энэ бол үнэхээр бидний төсөөлж бодохын аргагүйгээр аимшигтай хурам шүтээн шүтэх үйл явдал болж байна. Тэгээ бурхан бол энэ дээр өөр хурам шүтээн шүтсэн учраас энэ дээр бурхан болов ялгуулж байна. Бурхан Авраамд Давидэд өгсөн гэрээгээ эцээ хүртэл сахин хамгаалахын тулд би нэг овгийг л бодвол Соломоны хүүд Рехобоамд өгсөн бөгөөд Юда Чипа байсан. Юда Чипагаар дамжуулаад Есүс Христ ирэхийн төлөө тулд Бурхан Еребоамыг босгосон. За иш үзүүлэгчээр дамжуулаад Бурханы хүслийн дагуу босгосон. Еребоамыг босгосон. За өнөөдрийн үгэн дээр бол маш олон сурах зүйлүүд байна. Өнөөдрийн үгээс бид нар маш олон сурах зүйл байна. За Рехобоам бол Соломоны хүү. Бид нарыг энд уншсаныг сая харлаа. Тэр өөрөө бол тэр нөхцөл байдлыг харж чадахгүйгаасаа болж мунхаг зүйл үлдэж байна. Давид бол түүний өвөг эцэг. Тэгээд энэ болгоныг аавгаа Соломоныг ч гэсэн бодож Соломон хаан яаж удирдах байсан, Давид яаж удирдах байсан, энэ Рехобоам бол мэдэж байсан шүү дээ. Гэтэл тэр цаг үеийг хүртэл болоод тэр ард түмэн болоод ядар туйлдсан байна. Тэгээд өөрийнх нь аавч гэсэн эхнэр нь бол 1000 гаруй эхнэртэй хурам шүтээнүүд маш их бий болсон. Ийм нөхцөл байдалд өөрийнх нь зүрх сэтгэл тэгсэн ч гэсэн миний аав хэн блэ, миний өвөө хэн блэ гэж бол бардамаар ярих тийм цаг үе биш байна шүү дээ. Тэгээд Рехобоамын хувьд бол залуу хүн байсан. За энэ улс төрийн хувьд бол харах юм бол урд нь Соломоны өмнө үйлчилж байсан тэр хүмүүс байсан бөгөөд өөртөө хамт өссөн залуучууд байсан. Тэгээд за тэгэхээр энэ буурал толгой алдрын титмээ гэж хэлсэн шүү дээ. Тэгээд энийг бодоод үнэхээр мэрэгэн ухаанаар Израилийн ард түмнийг удирдсан бол тэр Бохон Рехобоам бол ийм байдалд бол орохгүй байсан. Тэгээд ард түмэн болоод та биднийг ойлгооч. Рехобоамтай хэрэг та өнөөдөр энэ ард түмний зарц болж тэдэнд үйлчилж тэдэнд хариулахтай элдэг үгсийг хэлбэл тэнд өөрт таны зарц болно гэж хэлэхэд харин хамт байсан тэр залуучууд нь бидэн дээр тогсон эцгийн буулгыг хөнгөж өгөөч гэж хэлэхэд ард түмэнд хариу үг хэмээн та нар надад юу гэж өгөх гэхэд энэ дээр залуусууд таны эцэг тань бидний буулгыг хүнд хүчээр болгосон харин та үүнийг хөнгөж өгнө үү гэж чамд хандаж буй ард түмэнд хариулахдаа миний ичиг чи хуруу эцгийн минь ууц нуруу наасч бүдүүн гэж хэлж байна. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлж байна гэхээр сул дорой байдлаар харуулбал хүчтэй байдлаар хариул гэж хэлээс. Тэгээд энд бол Рехобоам бол маш их буруу сонголтыг хийгээд эцэг нь та нарыг дашвараар сахилгажуулж байсан бол би та нарын хилцээд орхоо сахилгажуулах болно гэж хэлсэн. Гэтэл Рехобоамын хувьд бол мэрэгэн ухаанаар ард түмнийг удирдсан бол тэр хэмжээгээр ард түмэн бол дагах байтал энд бол хойд өмнөд Израиль гэж хоёр хуваагдаж байна. За тэгээд хойд Израиль, өмнөд Израиль 10 болон 2 овгоор хуваагдсан бөгөөд Беньяминуудын Юда овгыг хэсэг бол саж гарч байна. Тэгээд тэндээс Беньямин овг маш их бага байсан учраас Юда овг гэж хэлээд Юда гарч байна.
여로보암이 그 북방왕으로 За Ерохобам болохоор энд бол бас хаанчлалыг Израильчуудыг удирдах байна. 달라지는 것은 또 말씀해 보면 За тэгээд энийг харах юм бол Бурхны хүсэл байсан Израилийг хоёр хуваана гэдэг нь 12 үгийг. Гэхдээ энэ бол Бурхны бол гүнзгий хүсэл байгаагүй. Соломон хаан эсний өмнө дуулуургүй байсансаа болоод тэгээд бид нар 1 2 дугаар хаад 1 2 дугаар шаштрыг унших юм болоод энэ дуулуургүй байдлаас болоод ямар хинх самбараагүй болж байна гэдгийг болоод бид нар эндээс харж байна. Өөрөж Бурхны хүсэл болоод өөрчлөгдөхгүй. Бурхан 그 아브라함이 주신 그 말씀을 Авраамд өгсөн тэр үгээ 이 세상에 보게 되는 그 근원과 би энэ ертөнцийн 보아야 그것은 유다 지파를 통해서 오기 때문에 끝까지 하나님의 뜻을 이루십니다. Бурхны хүслийг болоод эцэг хүртэл хэрэгжүүлэхээр Юда овг болоод 하나님의 뜻대로 될 수 있을 텐데 тэгээ бус зүйлүүд ч гэсэн Бурхны хүслийн дагуу хийгдэх боломжтой байсан ч гэсэн хүмүүс бол дэндүү дуулуургүй байсан учраас 신학성경에 그렇게 나오죠. Шинэ гэрээний номдор ч гэсэн гарч байна. Дуулуургүй байж эзний өмнө эзнийг эсэргүүцэж байгаа хүмүүст болоод төөрөглийн сүнсийг өгнө. Зүгээр тэр замаар нь явхаар орхино гэж хэлсэн. Тэгэхээр Бурхны хүсэл болоод энэ дээр ямар ч гар цохирлоо учрахгүй. Зарим хүмүүс 빨리 주님의 뜻을 이뤄야지 хурдан эзний хүслийг хийж байж эзэн ирнэ гэж ярьдаг. Тэгэхээр эзний ирэх тэр өдөр аавын хүслийн дагуу Есүс бол дахин ирэх өдөр байгаа. Бид нар болоод өшөө идэ дуулууртай байх юм бол бидний хувьд сайн. Харин бид нар дуулуургүй байх юм бол цөм чуулган эзний ажлыг хийж чадахгүй, эцсийн хүртэл дуулууртай байж чадахгүй, Бурхны өмнө Бурхны хүслийг хийж үлдэхгүй байх юм бол Бурхны хүсэл хүлээгдэж байна. Бурхны хүсэл хурдан хийгдэхгүй байна. Харин тэр Бурхны хүслийг болоод Бурхан эцсийн хүртэл хийнэ. Тэгэхээр бид нар Бурхны өмнө дуулуургүй байснаар бид нар өөртөө асуултанд орно. Тэгээд энийг харах юм бол Ерохобам болон тэгээд тэр Ерохобамыг бол Бурхан шүлжүүлэгчээрээ дамжуулаад сонгосон. Ерохобамыг харахад бол энэ хоёр хааны эхлэл бол маш их харамсалтай. Мөнхөг Ерохобам болон Еребобам хоёр Еребобам хойд зүг Рехобам нь урд зүгийг Израилийг хаанчилсан. Тэгээ Бурхан өргөхөөр явахдаа Иерусалим руу явдаг. Тэгэхээр тэр чинь Юда ов байгаа учраас тийш Рехобам Иерусалим руу явуулахгүй тулд тэнд гурамч хоёр алтан тугал бүтээж байна шүү дээ. Тэгээд эрт үед цөөлд байсан тэр алтан тугал үхээ босгосон шиг түүнтэй адилхан энд бол ойролцоо алтан тугал босгож тэгээ 28 дээр харах юм бол энэ та нарын бурхтаа гэж хэлж тэгээд энэ дээр бол сайн гараагүй байна. Хаан зөвлөлдөөд хоёр алтан тугал бүтээлээ тэрээр ард түмэндээ Иерусалим руу явах нь та нар хэд хол явж байна. За тэгэхээр энэ дээр Иерусалим явах нь та нарт хэд хол юм чинь Израилаа та нарыг Египтээс гаргасан Бурханаа харах тун гэд тэрээр нэгийг нь Бетэлд байрлуулад нөгөөг нь Данд өгөө гэж байна. Тэгэхээр энэ дээр бол тэгж хэцүү Иерусалим руу явах хэрэг байхгүй. Энд хүндэтгэл мөргөл өргөж болно гэдэг Бетэлд болон Данд болоод энэ хуурам шүтэн босгон мөрөх ард түмнүүдийг бол мөрөхөөр ийм нүглийг хэлсэн. За тэгээ Соломон хаан ч гэсэн хуурам шүтэн хийсэн шиг
Ерөбом хаанаар дамжуулаад бүх улс Израилийн ард түмэн өмнөд хойд Израильчууд бол босох аргагүйгээр нурж байна. Тэгсэн хүртэл болоод энэ хурдан шүтээнийг шүтэж байна. Маш харамсалтай. Ерөбом болоод бурхны өнөөхөр гайхалтай хэрэглэгдэх боломжтой байсан ч гэсэн тэгж чадахгүй өөрийнхөө энэ буруу мунхаг бодлоос болоод тэгээд энэ мунхаг бодлыг бид нар дахиад бодъё. Одоо ч гэсэн мөн ийм зүйлүүд байна. Тэгэхээр энийг харах юм бол Ерехобоамын хэлснээр Иерусалим болвол та нар хол яваад явах вэ? Амархан замыг сонгоо. Иерусалим руу явах нь та нарт хэд холоо. Тэгээд бид нар бурхны үгэнд дуулууртай байхыг бол заримдаа ядаргүй байна. Хэцүү цаг үеуд ч байна. Гэсэн бид нар бурхны өмнөд дуулууртай байна гэдэг нь амархан замаар дуулууртай байх биш. Харин итгэлийн амьдралыг бол өөрийнхөө дураар хийх биш. Бид нар заавал сүм цуглаанд очиж хүндэтгэл мөргөл өргөх гэж интернетээр ч гэсэн өргөж болно, гэртээ хийнэ. Бид нар интернетээр залбирна, номлол сонсно гэдэг нь хүсэл бол байна. За тэгээ сүм чуулган дэндүү маань тэр нь хол байгаа хүмүүсийн төлөө. Тэгэхээр яг энэ интернетээр номлож байгаа номлол гэдэг нь Монголд байгаа итгэлийн хүн нэг болгонд зориулан хийж байгаамаа сайн мэдээ тарахын төлөө. Тэгээд энд байгаа солонгост байгаа хүмүүс болохоор бүх бэлтгэлтэй сүм чуулганд ирэх боломжтой ч гэсэн заавал сүм чуулганд очих 2-3 цаг явж гэж хэлдэг хүмүүс байна. Сүүлдээ бол ингээд амар замыг хайгаад байдаг болчихж байна шүү дээ. Тэгээ сүүлд нь миний итгэлийн амьдралд маш том асуудал гарна. Тийм болохоор бурхны хүслийг хийж чадахгүй байдалд орж надад бол маш том гац хохирол ирнэ. Бид нар итгэлийн амьдралдаа нэг удаа унах юм бол тэр дахиж босож ирэх бол тийм амар биш, хэцүү. Тийм учраас эзэн хэлэхдээ сорилтонд орохгүй тулд тасралтгүй залбираа гэж хэлсэн. Нэг удаа сорилтонд ороход унах юм бол тэр урдны байсан анхны хайр ариун сүнсээр дүүрэн байсан тэр үеэсээ бол холдоно. Тэгээ Есүс бол ингэж хэлсэн. Миний аав болоод тариач нь би бол усан үзмийн мод та нар мөчрүүдэн мөчрүүд болохоор мөчр болоод модондоо холбоотой байх хэрэгтэй. Хэрвээ мөчр модноос салах юм бол мөчр хатаа үхэн шүү дээ. Тэгэхээр тэрийг дахиж хэрэглэх боломжгүй. Тийм болохоор чи болоод мөчр, чи миний дотор бай, үргэлж дүүрэн бай. Ерөөсөө чи өөрийнхөө бодлын дагуу бүхий үргэлж энэ бэлхэн дүүрэн замыг хэдий хэцүү байсан ч гэсэн сонгоо гэж хэлж байна. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал нэг удаа энэ хаграад сорилтонд орох юм болоод завхар унах юм болоод тэгж дахиад босно гэдэг бол тийм амар биш. Хурдан гимшин бурхны өмнө ирэх хэрэгтэй. Тэгэхээр энд бол маш их харамсалтай 1-р хаад 12-р бүлгээс эхлээд бол энийг бол би хурдан уншаад явна. Өдөр болгон нэг бүлгээр уншлах хэрэг байхгүй. Энэ бол хурдан уншаад явна. Тэгээд энэ бол маш их харамсалтай. Та нар ч гэсэн бас энэ 1-р хаад номын 13-ыг ч гэсэн уншаад цааш нь уншаад үзээрэй. Тэгээд дараа нь өөр хаадууд ч гэсэн бид нар гимшээд сэргэж эзний өмнө болоод бас эзний замаар явна гэсэн хаан байсан ч гэсэн бид нар бүрэн төгс эзний өмнө төлөвлөгөө зохиож босож ирэх бүрэн төгс 100% босч ирж чадахгүй хаадууд их байсан. Тэгээд тэр хааны хувьд Израилийн ард түмнийг удирдах байгаа тэр хаадууд бол ерөөсөө бүрэн төгс 100% эзний өмнө босч ирж чадахгүй байсан. Тэгээд энэ бол үргэлжилсэн. Тэгэхээр энэ дээр бид нар Израилийн ард түмнийг харах юм биш. Миний гэр бүл, миний сүм чуулган, миний итгэлийн амьдралыг харах хэрэгтэй. Нэг удаа
ертөнц рүү ороод сэтгэлийн амьдрал маань хагарч сурах юм бол зөвхөн би биш, миний гэр бүл, миний хийж байгаа ажил үйлс гэдэг маань бүгд энэ ертөнц рүү уусан орох учраас энийг хурдан ухаан ойлгож хурдан гэмшиж бурхны өмнө буцаж ирэх хэрэгтэй. Иммануэль чуулган нэггүй итгэлийн амьдралаар амьдарч жоохон ч гэсэн ертөнц рүү буцах тэр зам үгүйгээр үргэлж ариун сүнсээр дүүрэн байж эзний өмнө дуудвартай сүмчуулган итгэгч нар байхыг хүсэж байна. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдж таны хаанчлал ирэх болтугай, хүсэлт нь тэнгэрчгийн газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутам юмд алхахыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг уучлаач, биднийг сорилтонд бууруулаач, бид нарыг бозор муугаас гэдгээж учир нь хаанчлал, хүч чадал, алдар, сүргүүд таних. Амен. Өнөөдөр ч гэсэн бүгдөө залбираад